Буцаад миний YouTube channel тавтаа морил. Өнөөдөр би та нарт дөрөвт advent calendar онгойлгож үзүүлэх гэж байна. Тэгээд энэ удаагийн advent calendar болвол та Sephora-гийн advent calendar. Тэгээд Sephora гэдэг бол нэг юм брэнд өөр ингэсэн ингээ бодохтай брэнд тэгсэн мөртлөө ингээ дэлгүүр дотор нь ингээ бараг бүх өөр бодогнуудын брэндүүд байдаг. Жишээ нь одоо ингээ Rihanna-гийн Fenty Beauty байдаг, тэг чимээтэй Huda Beauty байдаг. Тэгэл янз бүрийн брэндүүд ингээ Sephora-д байдаг. Тэгээд тэдний одоо энэ Sephora-гийн advent calendar энэ дотор тэр одоо ингээ зардаг брэндүүдийн юмнууд байгаа. Жохон ингээ холилдсон юмнууд байгаа. Тэгээ энэ бокс бол миний ингээ хамгийн юу онгойлгож үзмээр байгаа бокс. За жаа. Гадуур нэм ийм цаасан гинэ. Гадуур нэм юмтай юм байна. За би нэг өөр ингээ онгойлгож үзэх байгаа юу. Oh my god. Oh my god, доторх нь ийм байна. Амар гой харагдчихээн. Хүмүүс бас ингээд энэ боксуудыг хэрэг хүнтэй вэ? Тэгээд хаанаас олох вэ гэд амар их асуусан. Би энэ боксуудыг олох гэж бас өөрөө амар ингээ хаажиж олсон. Яагаад гэвэл би бараг сарын өмнө авсан. Тэгж байгаа мэт тэгэхэд ингээд бараг дуусах гэжсэн. Тийм болохоор одоо бараг дууссан байж магадгүй. Гэхдээ ингээд хаагаад Google-ээс ингээ хаах юм бол байгаанууд нь гарч ирнэ. Тэгээд ер нь бол нэг бокс одоо 100 евро гэх юм уу. Жон тэр авцал тиймэрхүү үнэтэй байгаа. Тэгээд энэ зүгээр ингээд миний үзүүлж байгаа бокснуудын нэрийг Google-ээр ингээд бичээл. Одоо жишээ нь ингээд энэ бол Sephora-гийн advent calendar гэд хаах юм бол байвал гарч ирнэ. Тэгээд дууссан бол тэгэл гарч ирэхгүй байх. Одоо 12 сарын сүүлээр болохоор одоо ингээд эдгээр нь барыг дууссан байж магадгүй. За ямар ч гэсэн энийг онгоолно. Нэг хүмүүс асан ингээд намайг жоохон эвтэйхэн бариач гэгээд надад ингээд ингэж барихаас өөр сонголт байхгүй. Надад энэ ширээ мэрэ байхгүй. Тэгээд ингээд ингэж барихаас өөр аргагүй. За номер 1 ханаа. Номер 1-ийн доор байна. Oh my god. Oh my god. Huda Beauty-гийн яа энэ бокс барим миний хамгийн таалагдхаар бокс юм шиг байна. За энэ бол Huda Beauty-гийн lip strobe гинэ. Ийм уруулын сав. Oh my god. That's so beautiful. За таалагдчих. Дараагийн зохион нэгтгэе. Номер 2. Oh my god. За номер 2. За 2 энэ дээр байна. Okay, what is this? Benefit гэдэг брендийн Gimme Brow гэдэг юм brow gel юм шиг байна. За таалагдчихээн. Small size. Дараачих нь номер 3. Энэ 3 жоохон онгорхой. Шүний маск. Ундахтаа түрхдэг шүний маск гинэ. Энэ брендийг би бас амар хүмүүнд сонсч байсан хэрүүлж үзэж байгаагүй. Тэгээд энэ амар сайн брэнд гэд ингээд амар их сонсч байсан. Тийм болохоор тусалж үзмээр байна. Нэг юм байна. За номер 4 энэ байна. Oh my god. Tarte гэдэг makeup branding. Энэ одоо юу юм бол? Tarte гэдэг makeup branding Exposed гэдэг бараг blush юм уу? Миний бодлоор энэ blush юм шиг байна. Тэгээд Exposed гэдэг өнг, Tarte гэдэг branding хөөрхөн байна.
За. Окей. Дөрвийг онгойлгоцоо. Одоо 5-ыг онгойлгоно. Номер 5. Айнда. Харж байна уу? 5. За. Тосан. Pie гэдэг брэнд юм шиг байна. Rose Ship Oil. Нүүрний тосан. Би энэ брэндийг ерөөс сонсож байгаагүй юм байна. Ямар ч таалагдчих. За. Одоо 5-ыг онгойлгосон 6. Oh my god, 6 номер том байна. Oh my god. Юм бол. Ага. 6 надад ийм унтаа зүгдэг ийм юу гэм бэ юм чаа. Нүдний унтахтаа хэрэлдэг барагч. Тэгээд бүгдээр ингээ хараад юу гэдэг нь ойлгож авах ингээд унтахтаа ингээд нүдэн дээрээ зүгдэг. Номер 7 сая бүр гортчлаа сая амар том. Гэтэ гоё юм байна. Номер 7-ны доор. Oh my god. Fenty Beauty гэнэ. За Fenty юу вэ? Fenty Beauty гэдэг Rihanna-гийн бодгийн брэнд. Yeah. Fenty Beauty Pro Filter Instant Retouch Primer гэнэ. Fenty Beauty-гийн нүүрний primer. Soft matte гэдэг одоо өнгө. За. Амар таалагдлаа. 7 8. Номер 8. Энэ. Wow. Энэ натлууд нөгөө нэг Pixie гэдэг skin care гэдэг байхгүй. Тэгээ энэ талаар би бүр амар сайн бодож байсан. Хүмүүс бүр энд амар их дуртай. Яжаар. Pixie гэдэг skin care. Энэ glow tonic нэ. Энэ талаар хүмүүс бүр энэ Pixie гэдэг брендийг бүр амар санаар ярьдаг. Тэгээ амар хүмүүс амар их дуртай. Glow tonic. Энийг би заавал хэрэглэж үзнэ. Заавал. За. Дараачихан 8 гэдэг чинь 9 энэ доран. Номер 9. Номер 9 болвол Mercy Handy Hand Cleansing Gel. Энэ нэг юм гарны спрей гэх юм уу? Гарны спрейтэй. Хаяада хэрэгтэй. Хаяада гэж ингээд цүнхүнд ажихад хэрэгтэй. 10 энэ дараа. Oh. Marc Jacobs. Marc Jacobs-ийн lip cream. Lemar гэнэ. Lip cream нэ. Уруулын будаг. Яа энэ бокс надад бүр амар их таалагдж байна. Миний одоо үзсэн боксуудаас хамгийн гоё нэж магадгүй. Ямар хөөрх юм бэ? Миний би гараараа унтсан байхгүй. Тэгээд ингэж авах хүрсэн байгаа. Зүгээр хэлчихье. Ийм өнгөтэй байна. Жохон хөрөндөө өнгө. Таалагдъя? За дараачихан. Ингээд яагаад энэ бокс надад амар их таалагдж байгаа гэвэл угаасаа ингээд олон төрлийн тэгээ бас ингээд гоё брэндүүдтэй болохоор надад хамгийн их таалагдж байна. За. Сая 5 10 11 онгойлгоно. 11-ийн дараа Ой. IGK гэдэг юм брэнд юм шиг байна. Mistress Hydrating Hair Balm. Hydrating Hair Balm. Усны тос юм байна. За усны төрлийн мэдлээ.
Тэр нас болж штэ ингээд төснөсний төрлөө юм ч гэсэн. За 12. Номер 12 хоног. 12-ны том байна. За одоо энэ томд нь одоо юу байх юм бол та? Guess what? You'll be naked in a minute. Exfoliator for smooth and glowing skin гинэ. Энэ болвол get naked, get in the shower, babe, with your skin and энэ bini scrub юм байна. Таалагдчих. Сая 12 юм болсон. 13 нэнд байна. Ooh, Too Faced гэдэг брендing. Too Faced гэдэг branding Born This Way setting powder in Born This Way гэдэг branding setting powder. Одоо ингээд нүдэнд ороод тавьдаг пудер гэдэг шүү дээ. Одоо зүгээр юм пудер өнгөхгүй юм уу? Үгүй өнгөхгүй пудер. Таалагдчих. 13, 14. За 14 яа. Окей, дахиад нэг lip gloss аа. Энэ удаагийнхыг болвол Lano Lips гэж юм уу? Hydrating Lip Luminizer гинэ. Жохон ягаан шаргалтай өнгөтэй юм байна. За. Даачхан 14, 15. 15-ны том байна энэ дээр. Flash Patch гэдэг branding Restoring Eye Gels гинэ. Ийм нүдэнд ороод тавьдаг ийм жоохон gel гэх юм уу? Нүдэнд ороод тавьдаг ийм gel. Одоо нэг ийм хэлбэртэй юм байдаг. 15, 16 нэн дээр байна. За би энэ тусыг амар санаар сонсч байсан. Retinol Sleeping Night Oil гэнэ. Sleeping Night Oil юм байна. Шүний нүрийн тос. Унтж явахдаа түрхтэй. Унтж явахдаа түрхгүй л дээ. Түрхчээд унтдаг. Номер 16, 17. 17 энд байна. Okay. Oh my god, Beauty Blender. Beauty Blender гандаа хэрэгтэй. Энэ зүгээр sponge. Foundation concealer эднэрээ түрхдэг ийм sponge. Таалагдчих. 17, 18. 18-ын дээр байна. Mr. Blank Teeth гинэ. Энэ миний батар ийм шүд цагаа болгодог юм. Mint flavor. Миний батар энэ шүдний шүд цагаан болгодог ийм шүдний Таалагдчих. Миний камер надад тоглоод ам уу? Миний камерны цэнийг дуусгаад байна. Би газ зэрэг оруулах болов. За 18, 19. За жоохон яг цэнийг дуслаа. За 19 нь Polar Night шүний тосон. Ингээд хурдан хийж дуучлаарай. Гэтэ миний камерны цэнийг дуусаад би дараа нь цэнэлж чадахгүй. Тийм болохоор газ дуусгасан юм үзүүлмээр 19, 20 энэ дараа. Makeup Milk гинэ. За энийг ёстой юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Makeup Milk Makeup гинэ. Са энийг ерөөсөө юу гэдгийг сонсож байгаагүй юм байна. За 20, 21 асуу ингэж хурдан хийж дуучлаар гэхдээ энэ камерын дуугана 21 нэ. Ой.
Kat Von D гэдэг нэг бас makeup brand гэдэг. Tattoo liner гэнэ. Tattoo liner гэдэг eyeliner. Нүдний контур тавьдаг. Монголоор контур гэдэг лөө. Миний утасны цэнийг биш утасны камерын цэнийг дуусчлаа. Тэгээд уцаараа үргэлжлүүлээ. Камер нараа жоохон муу байж магадгүй уучлаарай. Гэтэ эднэрийгээ үзүүлмээр байна. Үзүүлж дуусмаар миний камерны батарей жоохон амар муу болсон. Би өгөн дөнгөж сая тэнэглэн чи ингээд дуусчлаа. За, үргэлжлүүлээ. Одоо тэгж сандрахгүй үргэлжлүүлээ. 21-ийг сая онгоолгоод нөгөө tattoo liner гэдэг авсан. 22 нь. 22-ны дан. Yay! Oh my god. Зарим юмнууд ингээ авахд амар хэцүү. Энэ бол Too Faced гэдэг брендийн Better Than Sex гэдэг mascara. 23 энэ том байна. Oh my god. Solva гэдэг ийм брендийн Spice of Life гэнэ. Миний бас нүдний тэн юм. Oh my god. Амар гоё харагдаж байна. За. Энэ таалагдлаа. Хамгийн сүүлчийн цонхын онгоолж үзье 24 нь. Oh my god. Дотор 2 юмтай юм байна. K Ali гэнэ. Энэ өнөртэй уснууд байна. Ийм 4 төрлийн жижиг өнөртэй ус байна. Хатчих. За. Тэгээд энэ хажуудлах юм байсан шүү дээ. Энэ Sephora гэнэ. Энэ Sephora-гийн өөрийнх нь брендийн юм юм. Юу юм бол миний бодлоор уруулын өнгө байна. Уулан өнгөтэй. Oh my god. За ингээд миний бүх юм дууслаа. Ингээд дууслаа. Миний бодлоор энэ бокс бүр хамгийн гоё надад бүр амар таалагдав. Бүр 100% таалагдлаа. Бүх юм нь сэтгэлд ингээд амар гоё санагцсан. Онгоолоход энэ дахиад одоо надад нэг бокс үлдсэн байгаа. Тэгээ энэ бол миний 4-р бокс байсан баха. 4-р. Зарим хүмүүс ингээд дандаа ингээд будагны бичлэгүүд гаргаад байна гэд бичсэн байсан. Яг одоохондоо ингээд гадаа гэрэлт муутай. Тэгээ би эндээ ингээд сууж гоё гэрэлтэй гаргаж байгаа юм чинь яг одоохондоо тиймэрхүү бичлэгүүд гарна. Гэхдээ ингээд би зүгээр бичлэг ч гэсэн хийх гэж ингээд хийхий бодно. Тийм болохоор жоо төвчээртэйгаараа тэгээ та нарын ингээд дуртай бичлэгүүд жаа бас гарч ирнэ. Тэгээ зарим хүмүүс ийм будагны бичлэг дуртай. Тэгээд миний зүгээр бичлэгнүүд дурггүй. Тийм болохоор ингээд жоохон баланстай байхгүй. Гэхдээ одоохондоо ингээд амар их мейкапны бичлэгүүд гарч байгааг би мэдэж байгаа. Тэгээд угаасаа шинэ жил болоод ингээд ийм болж байгаа юм шиг тэгэл яг иймэрхүү юм болчлаа. Тэгтээ та нар таалагдсан басаа. За. Тэгээ ийм бичлэг та нарт таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үдж олно. Дараач видеон дээр уулзцгаая. Баярлалаа.